Hey yo юу яцхан Rusty Talks podcast-ийн 46 дахь дугаар. Тэнэг олон үхээс өмнөх сүүлийн дугаар. Хоёр ертөнцид асар олон үхэн. Хэн нөхөж хямрах юм байгаа. Тэгээд тэрийг маргааш үдээд үзэх гээд байж байгаа. Яг одоо энэ подкастыг анх цацагж байгаа үед ерөнхийдөө төгцсөн байх баха. Тэгээд өнөөдрийн дугаар бол сонирхолтой мэдээлэлүүд бол байна. Гэхдээ маш богинохон ерөөхдөө шулуун шудралгаар болох гэж бодож байна. 50 минутанд багтаах үүрэгтэй сууж байна. Ямар ч байсан амжнаагүй юу. Тэг өнөөдөр Тимка ирсэн байна. Юу байна? 50 да юу гэсэн. За сэтгэл хөдлөл амар. Яаслаа. Одоо энэ дугаар гарахад тэгэл энд гэм үзэх гээл байж байгаа юм шүү дээ. Яг үзгээл амар болцсон л байж байгаа юм даа. Тэгээд за ерөөсөө шууд мэдээлэл рүүгээ л оръё. За өнөөдөр Eternals-тай холбоотой нэлээд хэдэн сонирхолтой мэдээлэлүүд байна. За Cersei гэдэг дүрд бол хин Angelina Jolie тоглолт бараг тодорхойлох ерөнхийдөө болж байгаа гэсэн мэдээлэл байна. За тэрнээс гадна аягүй сонирхолтой киноны мэдээлэлнийх аваад идэггүй Mirror Co UK дээр нэг мэдээлэл байна. Гэтэ энэ шуум төдий. Аюу гэхээр Keanu Reeves Eternals кинонд бол тоглож магадгүй гэсэн мэдээлэл бол байна. Айгуу сонирхолтой мэдээлэл байна л да. Энэ дээр ямар сэтгэл байна? Keanu Reeves MCU-д finally одоо өвд насалтай Keanu Reeves нэг хитэн сая жилийн өмнө үйл явдал болж байгаа нэг бахан Immortal гаруудын нэг нь л тоглоно шүү дээ. Ямар сэтгэлтэй байна? Гоё хэлгээ байгаа мэдээж. Тэгээ ямар дүр гэдэг нь бол сонирн байна. Druig гэх юм да. Гэсэн дүр яригдж байгаа юм байна. Тэгээ энэ нь болохоор энэ Eternals-уудын нэг нь тэгээд жоохон эсрэг дүр талтай. Юм шиг нэг Conqueror гарл юм байна л да. Тэгвэл сонирхолтой л. Гэтэ энэ бол шуум бидтэй тий. Тийм энэ ерөөсө баталгаатай болсон юм бол ерөөсө байхгүй. Тэгэд сонирхолтойнууд нэг юу юм байна л да. Яг аль биесний мэдээлэл юу байгаа гэхээр Captain Marvel кинонд Young Rock гэдэг дүрстэй Jude Law тавьсан. Тэр дүрд Marvel тоглох сонирхол байсан юм байна. Тэгээд зураг авалтын хуваар бол таараагүй учраас ерөнхийдөө болоо. Keanu Reeves-ийг үзсэн. Keanu Reeves-ийг тэгээд байсан юм байна. Тэгэхдээ Young Rock business яг тийм Eternals шиг нэг Eternals ч одоо юу гэдэг нэг тийм MCU хичнээн одоо Guardians ч юм уу Thanos одоо бүхэл бүтэн Ragnarok гэх юм том fantasy явсан ч гэсэн цаанаа л нэг тийм grounded ч тийм. Тэгээд тийм амар ancient. Тийм. Энэ болохоор бүр юм ancient хин сая жилийн өмнө тийм бурхад шиг баг энер байгаад байгаа болохоор бас нэг тийм Keanu сонирхолтой. Дээрээс нь Angelina Jolie юм лээ тийм. Тэгээ одоо өөр кастад бас нэмээд ярих байх. Тийм. Тэгэхээр энэ бол бас сонирхолтой касттай болж тарах гэдэг. За тэгээд дараагийнхан бүр аль биесний хэмжээнд яг нэлээд тодорхой хэмжээнд яригдж байгаа гоё жүжигчин орж ирж байгаа нь хэлэх юм байгаа маань. Kumail Nanjiani орж ирж байгаа нь Оскар нэр дэвшсэн screenwriter. Бас л гоё жүжигчин тийм. Comedic. Тэг ингээ харахаар яг нэг Eternals дээр ингээ янз бүрийн одоо мань үчин болохоор юу вэ? Пакистан гаралтай. Тэгэхээр ингээ янз бүрийн одоо юу гэдэг гарал үйлстэй тийм жүжигчтэй аяг тоглуулж байна. Тэгэхээр бас сонирхолтой байна тэр. За тэр нэг ID нь өөрөө зохиолны яг мэдгүй л дээ. Гэхдээ дөрүүд нь тэгээд хэдэн сая жилийн өмнө гэж байгаа болохоор бас ингээд янз бүр байхад аягүй боломжтой. Тий. Дээрээс нь бас нэг юм одоо юу гэдэг нэг фэнүүдийн нэг тийм амар хайртай амар том франчайз биш шүү дээ тэр нь ч. Одоо юу гэдэг нэг Heimdall-ыг Idris Elba тоглоход нэг хинч тэгээд нэг өөр жүжигчин тоглогчтойгоо боож өгөөгүй шүү дээ. Тийм болохоор энэ дээр илүү бас нэг чөлөөтэй ажиллах боломж байгаа хэлт тий. Янз бүрийн одоо гаралтай уран бүтээлч. Тэгээ уусаа ч нэг Celestial-ууд чинь ингээд туршилт хийгээд эднэрийг гаргацсан бүтээсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр эднэр ингээд янз бүрийн тийм хүмүүс байж болохоор байгаа байхгүй. Тий. Тэр бас сонирхолтой. Тэгэд найруулагч нь ч гэсэн хятад уран бүтээлч Chloe Zhao гэдэг хятад уран бүтээлч ажиллаж байгаа болохоор бас сонирхолтой. За тэгээ international business за Ma Dong-seok гэж унших юм болоо да. Одоо юу гэж унших? Ma Dong-seok. Dong Lee гэж бас англи кинонууд дээр болол юу яд юм бэ лээ? Credit оруулалт юм байлээ. Бас яг нэг англичууд гадаад western хүмүүс уншихад амар байдаг. За энэ жүжигчин бол ерөнхийдөө
юу яаж байгаа юм бас ерөнхийдөө нэлээд тодорхой болж байгаа байна Eternals дээр. За энэ жүжигчин болохоор манай сонсогч зарим нь бол мэдэх байх нь солонгос хүмүүс кино үздэг хүмүүс сайн мэдэх байх. Энэ жүжигчин болохоор сая Train to Busan гэдэг нэлээд хит болсон кино байсан шүү дээ. Тэр кинонд туслах дүрт тогсон юм бэлээ дээ. Тэр киногоор ерөнхийдөө нэлээд од болсон. Жүжигчин юм байна. Чи Train to Busan-ыг үзсэн үү? Үзсэн. Энэ дэр гоё байсан энэ. Тийм гоё. Кино ч өөр ерөндөө ажиг гэнэ шүү дээ. Тийм бах тий. Тийм. Тэгээ Манүний чинь бас өмнө нь Marvel MCU-д тоглох санал тавьж исэн юм шиг байна лээ шүү дээ. Оо зөв нэг тим юм сонссон. Тэгээд мань хүн өөрөө татгалзаж исэн юм яасан. Тэг ямар ч сан Eternals дээр бол орж ирэхээр болж байгаа. Тэр нь бол гоё байна. Nice. Тэгвэл ямар ч байсан айгүй гоё юм international cast ямар ч байсан зөрүүлж бүрдүүлж байгаа юм байна. Eternals тэгээд айгүй гоё юуны дараа одоо end game те тэгээд олон энэ киноны дараа шин айгүй хүлээлт гоё үүсэх юм гоё юу болох нь те. Тэгвээс кино ч өөрөө ер нь амар шал өөр урамсгалтай байх хаа. Тэгж бодоод. Нэг тийм шинэлэг те. MCU гэх зүгээр нэг тийм technical MCU болохоос шал өөр те. Одоо нэг MCU данх Guardians гарч байхад амар сонирн байсан шүү дээ. Шал өөр урамсгалтай. Нэг тийм байх л болоо гэж би бодлоо. Дээрээс нь амар тустай. Тийм. Яг тийм л болж таархан дээ. Тэгээд 8 энэ оны 8 сар зураг авалт нь эхлэхээр ерөнхийдөө явж байгаа юм. Тэгэхээр дараагийн хэдэн сард бол яг энэ киноны каст бол нэлээд мэдээлэл нь бүрдээд явчих واخ. За тэгээ Chloe Zhao гэж одоо уран бүтээлч бол яаж байгаа. Ажиллаж байгаа. Цаашаага ер нь яг MCU-тэй давхар холбогдох болов яах бол ер нь. Харин гэтээ нэг бодлоо одоо Star Wars дээр юу гэдэг нөө Knights of the Old Republic гэхээр гоё байна гэдэг шүү дээ. Тэрэн шиг юу аах хэдэн сая жилийн өмнө юм бол энэ сторийн тусдаа нэг тийм MCU дотроо өөр франчайз шиг холбогдох. За яг мэдээж нэг ганц хоёр Easter egg мэг ч юм уу те. Тийм яг Thanos Thanos дурддагдаг ч юм уу те. Нэг тийм одоо Titan дурддагдаг ч юм уу. Тиймэрхүү л байвал надад бол тэгж бодохгүй. Ерөөсө хүчээр холбохгүйгээр л ерөөсөө л нэг тийм кино сайн бахам л үүдээ Eternals 2 3 гэдэг ч юм уу. Эсвэл 4-д нь spin off хийдэг ч юм уу те. Ерөөсөө нэг тийм хүчээр холбогдохгүй. Өөрөө нэг эвтэйхэн франчайз болол яваад байвал бас гоё юм болоо. Тэгээд нэгдүгээр тийм хоёрдугаар нэг хүчээр бас холбочхоор нэг бас нэг асуудал байдаг шүү дээ. Одоо чинь Captain Marvel-ийн асуудал те. Юу гэдэг нөгөө хиний дөр Maria Rambeau-ийн дүр ч юм уу те. Одоо үед байхгүй. Тэгс мөртлөө ирээдүйд амар чухал дүр байгаад идэг. Тэрэн шиг нэг тийм асуудлууд бас гаргал баг л та. Эдгээр чинь яг их нь immortal дүрүүд шүү дээ. Бараг нөгөө юу яадаг. Сайн мэдэхгүй болов. Бараг нөгөө нэг хэд өгшөрдөг. Тэгтээ үйл явдал нь хэдэн сая жилийн өмнө юм уу эсвэл зөвхөн хэдхэн мянган жилийн өмнө юм уу бас одоохондоо тодорхойгүй. Яг комикноос харахад бол Eternals ихэнхдээ айгүй олон 100 мянган жилийн өмнө гэдэг. Нөгөө анхны хүн төрөлхтөө одоо Homo sapiens-ийн бүр өмнөх нөхдүүд дээр ажил одоо тэр нэг юу чинь юу гэдэг celestial чинь туршилт хийж мэддэж шүү дээ. Миний мэдхээр нэг анимашнууд дээр ямар ч сан гараад идэгсээ санагдаад байгаа. Тэр хэлсэн ганц нэг дөрүүл. Тэр үгүй яах юм баа. Бас ямар ч сан Marvel Knights animation comic бол гарч исэн гэж байна. Marvel Knights нэг motion comic маягийн байдаг үү? Тийм, motion comic. Нөө Watchmen-ыг хэсэд шүү дээ. Тийм шиг. Тэгээд өмнө бид нөгөө подкастаар анх яг Eternals-ыг ярьжсэн. Thanos бол яг Eternals-ийн ерөнхийдөө нэг generation-ийн нэг яг бүр ерөнхийдөө Eternal гэж хэлж болно. 3 дахь generation Eternal гэж явд юм байна. Thanos бол тэгэхээр бас technically бид нар бол Eternals-ийн нэгийг харцсан гэж хэлж болно. Тэ. Тэр Cersei дээр чинь болохоор 4 дахь generation юм байна шүү дээ. Тийм байна. Энэ дээр бол 4 дахь generation гэж байна. Тэгэхээр тэрний дараач тийм ер нь бол ойролцоол 2 generation биш үгүйсээ дараас 2 generation. Тийм нэг generation хэдэн жилийн цайтай байна. Хэдэн мянга хэдэн сая чинь. Тийм бит үү. Kronos Monos гэж ах шиг амар нэрмэртэй. Uranus энэ анхны generation. Oceanus. За ямар ч байсан ийм сонирхолтой юу байгаа юм байна. Гэтэ яалт ч үнэхээр тэгэж бүр амар сайн судлаагүй болохоор ингээд нэг тийм яг инк байх, тийх байх гэж хэлж мэдэхгүй юм. Гэтэ оролцож байгаа уран бүтээлчт нь тэгээд ID нь айгуу гоё яваад байгаа болохоор өстэй амар хүлээлттэй байгаа. Өстэй гоё project болох нь. Ер нь одоо нэг яриад байгаа 20, 21, 22
Билээ 2021 22 онд 3 киноны релиз дэйт байгаа. Альбесэр орсон маа. Тэгээд тэрний талаар одоо бодохгүй ярих бах. Тэдний ер нь энэ жил зураг авалтаа авчиж байгаа юм чинь 20 оны сүүлийнхэн ч юм уу эсвэл 21 оны 100 мууныхан байдаг ч юм уу тий байх магадлал бол ямар ч байсан өндөр л байгаа юм байна л да. Тэгэхээр тийм гоё юу бол байна. За яжаар би release date гэдэг нэг юм Google дэх бас гаргачих. Бас сонирхолтой байж магадгүй. За буцаад угаасаа MCU-р нь хайлт орох байх. Дараагийн мэдээлэл нь за DiCaprio comeback хийх шийдсэн байна. Нэг мөсөн comeback хийх шийдсэн байна. Энэ жил мэдээж хиний Quentin Tarantino-гийн юунд бол байгаа. Юу гэдэг лээ? Once Upon a Time in Hollywood тий. Once Upon a Time in Hollywood кинонд бол ямар ч байсан байгаа. Тэгэхээр тэр бол юу болох нь бас харцгаая. Тэгэхээр сайн кино болно л гэж бодчихлоо шүү дээ тий. Ер нь бол муу л болох байна. Ер нь бол тэгэл бах. Тэрнээс гадна мань хүн Guillermo del Toro-гийн дараагийн бүрийн хэмжээний одоо Shape of Water-ын дараагийн шинэ бүрийн хэмжээний уран бүтээл Nightmare Alley гэдэг нэртэй одоо зохиолын сэтгүүлсэн киноны гол дүр тоглохоор байсан юм байна. Тэгээ энэ зохиол нь бол яг ерөөхдөө ном байд юм байна. 40 онд бас кино болж гарч ирсэн юм байна. Тэгээд үйл явдал нь бол яг нэг тийм залуу con man гэдэг шүү дээ. Одоо манайхаар одоо con артист гэж юу гэх юм бэ? Нэг тийм нэг хүн холигддаг ажилтай багийн нар байдэн штэ. Ер нь нэг тиймэрхүү гэж хэлж болно. Нэг дүр мөрд хувраал хүн холигтаал те янз бүрийн байдлаар ерөөдөө нэг тийм залтай явжин дөөвөрчин ч гэх юм уу те. Тэг тиймэрхүү дүр гэж хэлж болох бах. Эвтэйг орчилж чадах юм бол комент хийрээ. Тэгээд тийм ерөөдөө дүр байд юм байна. Тэгээд тэр нөхөр бас тухайн үед нэг хэдээд 1800 онд болж байгаа бас үйл явдал юм да. Тиймэрхүү юм шиг байна. Тэгээд зохиолынх нь үл тиймэрхүү юм шиг байна. Би яс тэгж бодлоо буруу гэж магадгүй. Тэгээд тэр гарын тухай тэгээд нөхөр болохоор бас нөгөө нэг одоо traveling circus гэж байдсан шүү дээ. Аяллаа нэмцээ тоглолт гэдэг тийм хүмүүстэй айгүй холбогдож байгаа ийм үйл явдал гард юм байна. Ерөнхийдөө. Тэгээ бас уншихаар ингээд монголоор нэг 100% нэлээд ойлгоод бодоод ингэж тайлбарлахгүй бол бас шууд эвтэйхөө ийм үйл явдалтай байна гэд хэлж би тэргүүл юм л да англиараа ч гэсэн бас үйл явдлыг нь ойлгох жоохон таа хэцүү байна. Ер нь бол ямар ч нэг юм том прожект бол байгаа юм байна. Гэхдээ гарах талаар бол нэлээд мэдгүй. Ягаад тэгэхээр зохиолыг нь бол дөнгөж одоо л яг бичиж эхлэж байгаа ийм прожект байгаа байна. Тэгэхээр нэлээд мэдгүй бах. Гэхдээ Fox Searchlight дээр гарна. Одоо ирээдүйдээ Disney болсон гэж хэлж болох байхаа. Ямар ч байсан ийм сонирхолтой юу бол байгаа юм байна. Тэгээд яаж байгаараа би чинь дараагийн гэсэн чинь 1 2 3 за дараагийн гарчлаа. Окей. За ийм сонирхолтой мэдээлэл. За дараагийнх нь мэдээлэл ер нь бол ямар ч байсан DiCaprio comeback хийхээр шийдсэн юм байна. Тийм. Дэлгэрэнгүй мэдээлэл бол тодорхой байхгүй юм тийм. Тийм, ер нь бол дэлгэрэнгүй мэдээлэл яг ямар ч байсан нэлээд баталгаатай вебсайт дээр байгаа Variety дээрсэн сая санагч чинь тэгээд ямар ч байсан оролцох нь тодорхой болж байгаа юм шиг байна. Гэтэ намар мамраас энэ дээр илүү мэдээлэл орчих вэ те бодвол 100-аас тийм 100-аас ч юм те. Тэгэхээр ийм мэдээлэл. За тэгээд бас дуртай гоё уран бүтээлчдийн нэг нь шинээр кино хийх гэж байна. Ben Affleck Ghost Army гэдэг нэртэй кино 2 дугаар дайнтай холбоотой киног бол найруулахаар болсон юм байна. За тэгээд Ghost Army of World War II гэдэг нэртэй зохиол үт юм байна. За тэгээд тэрнээс гадна Ghost Army гэдэг баримтат кино байдаг. Энэ болохоор амьдрал дээр болсон үйл явдлаас сэдвсэн ийм сонирхолтой зохиолтой кино хийгдэх гэж байгаа юм байна. За энэ болохоор амьдрал дээр 2 дугаар дайны маш том одоо operation том одоо mission даалгаврууд гэдэг нэг Operation Overlord гэж байдаг. Тэрний нэг хэсэг бол одоо чинь Нормандийн иргэн дайралт марилт те бас болж исэн. Тэднэртэй холбоотой нэг сонирхолтой үйл явдал байдаг. Юу гэхээр амьдрал дээр одоо Allies буюу одоо манай талаа те Америк, Их Британь одоо юу гэдэг Франц те манай талынхан Германчууд, Итали одоо наци те тэд Axis гэж дурддаг те тэд нэрийг хулигдсан юм сонирхолтой стори байдаг. Айгүй инээдтэй ч гэх юм уу. Тэгээд одоо тэр үдээс ирээс нэ тий. Юу яасан бэ гэхээр
хуль одоо арми ийм одоо бааз барьсан байдаг. Тэгээ тэрэн дээр нь болохоор бүр ингээ хийлдэг танк манкнууд модоор ингээд одоо онгоцноос харахад жинхэнэ одоо юу гэдэг ачааны машин шиг тийм одоо цэрэг мэргүүд тийч хүүхдүүд одоо тинейжүүдийг бэлтгэж цэрэг шиг харагдуулаад бэлтгэл хийж мэйгээд амар олон зэвсэг цуглуулж байгаа хиймэл бааз бариад бүр ингээд хэдэн 100 мянган цэрэг одоо цуглалцсан байгаа юм шиг зохиомл бааз барьж исэн. Тэгсэн чинь амьдрал дээр бодит төр тэнцэн 20 30 хүн ажиллаж исэн гэлээ дээ. Яасан ч гэсэн. Тиймэрхүү. Тэрний талаар нэг тийм докюментари үзчихсэн юм одоо орсон сайн амар. Айгүй л тэр Ghost Army-г үзсэн байгаа марчиж. Тэгээд тийм сонирхолтой story байд юм байна. Тэгээд тэрний талаар яг кино хийхээр болсон. Тийм. Тэгээ яасан гэсэн чинь одоо Америкийн одоо айрам ямар хүмүүсийг ажилласан бэ гэсэн чинь маркетингийн болон артист хүмүүсийг одоо хөсөж айрамд бүр албан ёсорхөө одоо элсүүлж ажилласан юм байна. За тэр нь ч ингээд яг одоо үндсэн одоо ажилласан хүмүүс нэг юм бол fashion designer Bill Blass гэж хүн, зураач Ellsworth Kelly, за тэгээ бас нэг уран бүтээлч Arthur Singer гэж хүн, дээрээс нь Art Kane гэдэг зурагчин, гэрэл зурагчин. Гэх мэт хүмүүс бол энэ нууц одоо даалгаврыг бол биелүүлж ажиллаж исэн байт юм байна амьдрал дээр. Нэг ийм сонирхолтой бол story байт юм байна. Тэгэд энэний ачаар одоо тэр Нормандийн одоо эргийн дайралт бол айгүй том амжилт болж исэн. Айгүй том цэргийн дайралт байсан. Тэрийг бол ерөөсөө нацистууд мэдэж чадаагүй. Тэгэхээр ийм сонирхолтой story байт юм байна. Тэгээ энэ талаар яванда бас яг илүү сайн мэдээлэлтэй болох юм бол гоё ярилцсана. Яг тэгэхээр энэ одоо нэг номныхын нэр бол тэгж штэ Ghost Army of World War II тэрэн шиг ер нь бол хин бас хүмүүсийн сайн мэддэггүй одоо бодоход инээдтэй юм шиг ийм сонирхолтой одоо зохиол үйл явдал бол амьдрал зохиол энэ үйл явдал амьдрал дээр бол болж ирсэн. Тэгээд номныхын киноны анхны одоо screenplay-ийн хувилбарыг бол Shazam-ийн screenplay гэсэн Henry Gayden гэж хүн бичсэн байсан юм байна. Тэрийг нь зассан хувилбарыг нэг Pizzolatto гэж хүн одоо True Detective-ийн screenwriter бас бичсэн юм байна. Тэгээ тэр хувилбарыг Ben Affleck одоо өөрөө яг өөрийнхөө гарт одоо оруулах юм байна. Тийм өөрчилж тийм хувилбарт оруулаад өөрөө найруулах юм байна. Гэхдээ одоо бол дөнгөж screenplay одоо юу тийм авж байгаа юм байл та хүлээж авч байгаа. Тэгэхээр өөрөө тоглох юм болоо. Өөрөө харин яах юм бол ер нь тэгээд Ben Affleck бол найруулагчийн хувьд бол бас нэлээд мундаг шүү дээ. Тэгээд сүүлд Ben Affleck-ийн тогсон кино ер нь за яг хөө тэр Batman энтриг стац бол Justice League энтриг стац бол ер нь үзээгүй шүү дээ. Тэгээд сүүлд юу үзсэн айгуу гоё лээ. Triple Frontier Oscar Isaac энтертэй үнэхээр гоё лээ тэрэн дээр ингээ айгуу гоё харагдчихлээ. Тэр жигсэн айгуу гоё кино байлаа нэрээ Netflix дээр одоо энэ Game of Thrones Avengers энтрийн дараа тэгээд 50 үзээрэй. Эсвэл энэ дундуур гоё өөр юм үзмээр байл бас үзээрэй. Айгуу гоё кино байлаа. Гоё касттай дээрээс нь. За ийм гоё нэг мэдээлэл байна. Тэгээд чиний Ben Affleck хамгийн дуртай кино юу вэ? Яг одоо найруулсан ч гэх юм уу. Ер нь Ben Affleck-ийн гэж хэлж болохоор гоё кино. Сүүлд нэг юу утсан Live by Night тэрийг утсан. Тэгээд Argo байгаа тийм. Argo бол гоё. Live by Night болохоор одоо нэг гоё санагдаагүй. Argo бол галзуу шүү дээ. Тэгэхээр одоо Argo and Live by Night тэгээд Gone Baby Gone юм шүү дээ. Тийм. Тэгээд The Town. Тийм, ерөнхийдөө иймэрхүү кинонууд ямарч байсан, найруулж байсан. Тийм, найруулж уран бүтээл. Тэгэхэд богино хэмжээний баримтат киноос өмнө нэг хийж исэн юм байна. За. Ben Affleck бол тэгээд мундаг уран бүтээлчээ. Тэгээд яг найруулагчийн карьерийн хувьд бол залуу шүү дээ. Яг жүжигчний хувьд бол нэлээд туршлагатай олон жил болцсон. Гэхдээ найруулагч гэдэг утгаараа бол одоо хүртэл дөнгөж 50% үрж гэнэ үү. Ер нь бол нэлээд залууд бас тодорхой хэмжээнд тооцогдох. Тэгэхээр энэ хүнээс бас дараагийн хэдэн жилд одоо 46 таа. Тэгэхээр нэг 30 жил бол байна. Өөрийнх нь амьдралын асуудал нь л янз бүр болчихгүй бол тийм. Ер нь манай хувийн амьдрал жоохон бас асуудалтай байдаг талтай. За ямар ч сан Ben Affleck-ийн сонирхолтой уран бүтээл одоо 21 оноос л юм байна л тий бодвол энэ зэрэг гарах нэ. За тэрнээс гадна MGM Metro Golden Mayer одоо энэ дампуурч өгөөлөө. Шинэ кино акшн төрлийн ерөөдөө кино хийх гэж байгаа юм. Амьдрал дээр босон үйл явдал юм байна.
За энэ нь болохоор Yasuke гэдэг нэртэй хүн байсан юм. Түүхэнд жигнэсээ байсан. Тэрний үехээр 1800-аад оны одоо feudal Japan буюу одоо Япон улс тухайн үед дундаж оны үед айгүй олон хуваагдсан байсан үе. Дотроо хуваагдаад нэлээд тийм дайнтай байсан үе. Тэр үед Yasuke гэдэг нэрээр явж исэн. Тэгээ нөө самурай нарын теста нөгөө нэг 90 үе юм уу? Тийм. Теста golden samurai гэж. Тэр үед одоо Японы газар нутагт анх хөл тавьсан одоо Африк гаралтай хүн, Африк хүн байсан юм байна. Yasuke гэж хүн амьдрал дээр жигнэсээ байсан юм байна. Тэгээд энэ хүний талаар кино хийх гэж байгаа юм байна. Тэгээд энэ нөхөр болохоор жоохон бахтаа бол мэдээж Африкаас одоо хулгайлагдаад тэгээд бас нөө боол болж айгүй их олон газараар явж исэн. Тэгээд Португалчуудын боол болж өөрөө л Мозамбик гаралтай хүн байсан юм байна. Тэгээд Мозамбикаас хулгайлагдаад Португалуудын боол болоод тэгээд боол болоод явж байгаа Азад зарагдаад Азад бас том баян хүмүүс тухайн үедээ зарагдаад Азийн айгүй олон орноор боол болж ингэж явсан юм байна л да. Тэгээд тэр үедээ бас өөрийгөө айгүй их боловсруулсан. Хилмэл олон төрлийн хэл сураад бас ингэж соёл сураад бас зүгээр байгааг юм байна л да. Тэгээд нөхөр явсаар байгаад яг нэг одоо тэр шашин тараах гэж явсан нөхдүүдийн христийн шашин тараах гэж Японд явсан нөхдүүдийн нэгнийхэн боолоор одоо анх очсон юм байна. Японд бол. Тэгээд тэрнийхээ дараа бол Ода Нобунага гэдэг нэртэй бас том лордуудынх нэг байсан юм л да Японы бас тэр. Тийм, Нобунага гэдэг нэр бол нэлээд алдартай юм чижсэн. Тийм. Тэгвэл бас том одоо яг нөгөө нэг юм самурайтай тийм аниме манга дээр бол энэ нэр бол баг заавал явдаг. Энэ тэгвэл нэлээд л алдартай байгаад нэг юм байна тий. Энэ Нобунага нь 1534-өөс 1582 оны хооронд амьдарч ирсэн хүн байт юм байна. Тийм ээ, widely known л гэж байна тий. Тэгээд Нобунагагийн доор бол ерөнхийдөө орж энэ хүний итгэлийг аваад тэгээд бас сүулдэ яг бүр одоо яг самурай одоо бэлтгэлээ яг бүр самурай болж исэн юм. Айгүй сонирхолтой ийм story бол байд юм байна. Амьдрал дээр болж исэн гэхээр бас сонирхолтой ийм story бол байд юм байна. Тэгээ энэнийг бол Metro Golden Mayer кино олгож хийхээр болсон байна. Гэхдээ одоогийн байдлаар бол яг ямар уран бүтээлчд оролцож байгаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү юу болол алга мэдээлэл бол яг одоогийн байдлаар бол алгаа. Гэхдээ манай сонсогчд бас Google дээр үзээрэй. Yasuke гэдэг Google дээр ерөнхийдөө wiki дээр бол ямар ч байсан шүү гараад ирд юм байна. Oda Nobunaga гэдэг нь ч гэсэн бас амар wiki пэйжтэй л юм байна. Ямар нэг юу Afro Samurai гэдэг нэг аниме байдیں۔ За. Гэтэ би тэрийг бүтэн үзэж байгаагүй л дээ. Тэрнтэй ямар нэгэн холбоо байд юм болоо. Яг үлгэр жишээ авсан байж болох юм те. Юм битгөө. Ямар ч байсан. Би тэгтээ хамгийн гол нь тэр бүтэн үзэж байгаагүй л дээ. Яг нэг зарим нэг ангиудын л харж ирсэн. Тэр бол бүр амар зөв аниме. Тийм байна. Энэ development одоо энэ Afro Samurai хөгжүүлэлтийнх нь явцд бол энэ Yasuke дээрээс суурьсан ч та санааг нь бол. Яг тэгтээ мэдээж fantasy интернэшнл юм шиг байна. Энэ бүр амар аниме. Нэг зүгээр нэг сонирхоод ямарс нэг ангийн зүгээр хараад үзээрэй. Afro Samurai гэж байна. Тэгээд 5 ангитай юм шүү дээ. What? 5 ангитай юм шүү. Окей. Ер нь сонирхоод шууд үзчих юм шүү дээ. Окей. Nice. Энэ сонирхолтой project байт юм байна шүү. За. Дараагийн бэлдсэн мэдээлэл болохоор ерөнхийдөө буцаад юутай холбогдох чинь Disney ярихгүйгээр 7 хоног өнгөрөхгүй юм да одоо. За энэ гейм дээр болохоор AMC гэдэг одоо за ер нь яг Америкт хамгийн том тэгээд Америк гэлтгүй ерөөхдөө дэлхийн баг хамгийн том кинотеатр одоо юу сүлжээ гэж хэлэхэд бол буруудах бах. Тэгээд AMC-гийн зарим салбарууд бол AMC театрын кинотеатрын зарим Америк улсын зарим салбарууд бол одоо энэ 5 дахь өдрөөс бүтэнсээ дуустал 72 цаг бүр хаахгүйгээр шууд одоо тасралтгүй ажиллахаар бол болж байгаа юм. Тасралтгүйгээр онгорхоо ажиллахаар болж байгаа юм. Тэгээд мэдээж энэ бол зорилго нь энд гэнэ. Ямар ч юм 29 гэж байна. 29 салбараа шууд 72 цаг ажиллахаар болж байгаа юм байна. Тэгээд ямар амар юм. Одоо яг хүн битүү үзэх нь ойлгомжтой юм чинь одоо. Нэгдүгээрт ашиг орлого харна тийм. Давхар эн чин кинонд бас киноны ашиг нөлөөлнө. Тэгтэл наагсан бүтээсэний шүн 3 цагт магт үзсэн. Чангтай. Гэтэ яалтчгүй л баг бүх билет нь зарагдал дуусаад байх л тийм. Дүүркөмаа гэхэд тодорхой хэмжээнд хүн үзэхгүй шүн мөн бол тийм. Тийм шүү. Тэгэд энэ том юмыг нөгөө хүмүүс хамгийн гол нь хоцорж үзэх сонирхол маш баа. Шүнж байсан хамаахгүй нээлттэй 7 хоногийн эцээр тийм. Тэгэхгүй бол 1 2 дахь ажил нь эхэлждэг хэцүүдэж шүү дээ.
Бас тэгэхээр амар тийм манад бол яг ямар ч байсан шүн бол баг бүх театрууд баг шүн гаргаж байгаа тийм. Одоо 4-ийн шүн. Хүнөөс баг бос. Хүнөөс юм бас басна. Тийм хүнөөс юм бай синемагоороос баг босна. Бүгд л яаж ах шиг шүн гаргахаар болж ах шиг байна. Тэгээд бас Монголдо ч гэсэн хөөрхөн рекорд болчих واخа. Тэгээ баг ингэж олон театр бүгд шүн нэг тийм ер нь баг Монголын үг бол эвдчих واخа рекордыг. Эвдчихэл бах тийм. Данчтэй рекорд гэдэг нь аль биесний мэдээлэл байхгүй. Гэхдээ яг хуу цаагаараа яг эвтгэл бах. Ер нь бол. За тэгээд бас нэг гоё юм гэх юм бол Anthony Joe Russo ах төс одоо энэ Winter Soldier, Civil War, Infinity War, Endgame-ийг найруулагчд маань Stanley-гийн тухай баримтат кинон дээр ерөнхийдөө ажиллаж байгаа. Тэгээ хөгжүүлэлт дээр дөнгөж явж мэдээж энэ дээр ажиллах зав бол одоо хүртэл мэдээж байгаагүй бахад. Тэгээд basically 13 оноос хойш MCU-тэй зурлалаа шүү дээ нэрчт тий. Тэгэхээр ямар ч гэсэн нэг юм сонирхолтой юм бэл хийж байгаа юм. Тэгэхээр энэ хоёр маань бас юу хийвэл баримтат хийвэл гоё бах тий. Тийм. Мэдээж Marvel-тай олон жил ажилласан. Тэгээд амьд байх хугацаанд нь 13 оноос өмнө ч гэсэн танилцж уулзаа байлгүй. Тэр хугацаанд бас тэр хүний нэлээд сайн таньж авсан бах тий. Ойрхонч ажилласан бах. Тийм манай хоёр ч угаасаа өөртөө бас багтаа юу комик дуртай байсан юм байлээ шүү дээ. Нэг ярьцлага үзчихсэн чинь яг нэг хуучин Secret War тэрийг ярьжсэн X-Men-ыг бас айгүй ярьжсэн. Тэгэхээр тэр өөртөө бол комикт бол амар нэлээд хайртай л хүмүүс юм шиг байлаа. Тэр нь ч гэсэн ерөөхдөө кинонуудаас мэдэгддэг шүү дээ. Тий, одоо энэ Endgame дээр хүртэл нэг спойлергүй ревюуд гарчаад яриадсан шүү дээ. Үнэхээр ингээд нэг энэ дөрүүддээ story-нда бүр ингэж хайрлж хийсэн нь мэдэгдэж байна гэдээ тэгдсэн шүү дээ. Infinity War-с ч гэсэн мэдэгддэг. Тэгэхээр одоо баримтат кино хийх юм бол үнэхээр бас сэтгэлтэй гоё баримтат кино болно гэж найдаж байна. Тэгээд мэдээд Stanley-гийн талаар баримтат кино хизээний гарах нь бол тодорхой байсан. Бодвол Disney Plus дээр орох байх. Тэгээд баг хамгийн зөв хүмүүс л хэлбэт те. За тэгээд Disney-ээр бас дахиад өөрчлөлт чинь Disney ерөөсө Fox-оор мэдээж зогсохгүй. Яаж зүгээр зогсов? Тэр $1 бол ерөөсө зодоо мөнгө нь байна. Манайхыг сая доллар авч бод шүү. Манайх сая доллар шууд зарагдсан шүү. 100% худалдаж аваа. Амар үнэтэй 2.1 тэрбум төгрөг. 2.1 тэрбум төгрөг. 2.6 тэрбум төгрөгөөр өөрсдөө үнэлсэн. Damn. Шо биллионерүүд л. Тэгээд Disney Японы бас гар утасны компьютерийн бас тоглоом хийдэг алдартай одоо Азта маш том юм компани байд юм. Nexon гэдэг нэртэй том компани бол байд юм байна. Тэгээд бидний мэдгээр бол яг ганц хоёр Final Fantasy гэдэг ч юм уу яг ганц хоёр кинон дэр биш тоглоом дэр бол ажилласан. Гэхдээ ихэнх нь дандаа Аз руу хандсан нэг тийм хүмүүсийн нэх мэд Азтаа ер нь нэлээд алдартай юм уу? Тийм. Тэгээд одоо хамгийн алдартай тоглоом гэхэд тэр нэг Marble юу ч гэнэ. Нэг хүмүүс нэг зүгээр утсан дээр байж янз бүр тоглоом биш Candy Crush энэ шиг тийм тоглоом юм байна л да. Ерөнхийдөө тийм одоо хөгжүүлэлт хийдэг Nexon гэдэг компаниг бол $13.2 тэрбум худалдаж авах болсон юм байна. Тэгээ эзэн нь Junju Kim гэдэг нэртэй хүн бол нэг сараас хойш одоо компанийн 98% эзэмшдэг. Тэгээд нэг сараас хойш бол ерөөдөө компани зарах бүрийн хэмжээгээр зарах бол сонирхолтой болж эхэлсэн юм байна. Тэгээд айгүй олон бас одоо компаниудыг санал тавьсан юм байна. Өөрөө зарах гад. Тэгээд ямар ч байсан Disney-г бол Disney-д өөрөө зарах сонирхолтой байсан юм байна. Тэгээд Disney-г бол Disney бас хүлээн зөвшөөрсөн юм шиг байна. Тэгээд Korea Herald гэдэг нэртэй солонгосын бас нэлээд том вебсайтн дээр мэдээлэл нь аль биесээр бол цацагдсан юм шиг байна. За нэг юм мэдээлэл Disney бол чи өөрсдөө Disney-ийн юмудаар тоглоом хийн шүү дээ. Тийм шүү дээ. Одоо Disney энэ Marvel байна. Ази маркет руу тий. Ерөөсөө шууд хүчлэх гэж байгаа л гэдгийг мэдэгдэж байна л да. Алхан дээ нөхдүүд яана дэлхийг эзэллээ яваа. Эзэлжтэй гэж. Дэлхийг эзлэх нь хаалгүй юм боллоо. За нэг богино хугацаанд амжина гэдэг айгүй яаруу яриад байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ сонирхолтой мэдээлэлүүд ярьж байгаа болохоор айгүйх гэж найдаж байгаа шүү. Тэгээд дараагийн мэдээлэл рүү оръё. За сая урчнам байна уу? Юу лээ хизээ л өнгөрсөн жил лөө. Юу гарсан? Agatha Christie гэдэг зохиолч. Хүмүүс ерөөдөө Agatha Christie-г сайн мэддэг юм байлаа. Би бас сайн мэдгүй. Гэхдээ 2017 онд гарсан Kenneth Branagh-ыг найруулсан
Murder on the Orient Express гэх кино гарсан. Тэгээ хүмүүст бас нэлээд таалагдсан байх энэ Hercule Poirot кинон дээр бас энэ чи айгу гоё дуудд юм а. Hercule Poirot гэдэг мөрдөгчийн тухай нэг кино гарсан. Тэгээд тэрний одоо номных нь үргэлжлэлийг Death on the Nile гэдэг нэртэй. Ерөнхийдөө кинон дуустал тэгж дуустдаг. Үргэлжлэхээр болоод дуустал. Ер нь бол яг одоо энэ нэг гол дүрний Hercule Poirot гэдэг дүр нь цаашаа явахаар болоод дуустал. Тэр Nile руу яваад дуустал. Тэгээд тэр киног бол ямар ч байсан Kenneth Branagh хийхээр болж байгаа юм байна. Тэгээд юу бол 20 оны 10 сарын 2-нд гарах төлөвтэй байгаа юм байна. За тэг киноны каст бол эхнээсээ зарлагдчих гэсэн байна. Тэгээ бас гоё каст харагдаж байна. Kenneth Branagh мэдээж өөрөө гол дүрдээ тоглосон. За тэгээ туслах дүрүүдэд Letitia Wright, Gal Gadot, Armie Hammer. За тэгээд энэ Killing Eve гэдэг нэртэй айгуу гоё шин зураг яваад байгаа. Ер нь бол сая бас Emmy Awards-аар Golden Globe-оос нэлээд шагнал бас авсан. Ерөнхийдөө нэлээд чанартай зурлаг. Тэрний туслах дүрүүдийн нэг тоглог Jodie Comer гэдэг нэртэй жүжигчин бас орж ирж байгаа юм. Энэ жүжигчин бол бас нэлээд л одоо гарч ирж байгаа жүжигчин юм байна. Ерөнхийдөө тэгээд ийм гоё касттай кино бол гарахаар болж хийгдэхэр болж байгаа юм байна шүү. Тэгээд 17-нд гарсан Murder on the Orient Express бол бүр гайхамшигтай касттай байсан. Хүмүүс мэдж байгаа. Kenneth Branagh, Penelope Cruz, Willem Dafoe, Judi Dench, Johnny Depp гэлтэй. Josh Gad байсан. Манай Daisy Ridley байсан. Michelle Pfeiffer байсан. Тийм гоё касттай киносэн. Тэгэхээр нэг каст бол бас мундаг байх ба. Тэгээд ийм сонирхолтой мэдээлэл чи өдөж амжсан. Үзээгүй. Ямар ч үзээрээ. Ямар ч айгу дажгүй гэж бол сонссон. Тийм, ер нь айгу дажгүй өстэй. Daisy Ridley гоё лээ. Тэгээд нэг Daisy Ridley амар хайртай тэгснэ. Daisy Ridley юусэн нэг тийм олон юм дээр хардггүй шүү дээ. Олон кино гараг байхгүй. Тэгээд Daisy Ridley л yes. Одоо энэ жил чинь Daisy Ridley-гийн Tom Holland-тай тоглосон нэг кино байгаа шүү дээ. Юу лээ? Нэг sci-fi кино, sci-fi action кино. Тийм дараачлах юм байна. Chaos Walking гэдэг. Doug Liman найруулж байгаа. Doug Liman болохоор Age of Tomorrow, за тэгээд American Made, Jumper, Mr. and Mrs. Smith, Born Identity гэдэг кинонуудыг найруулж. Айгуу сайн найруулж. Тэгээд Tom Holland-ийн Instagram-ыг дагдаг бол бас манай он Endgame биш. Chaos Walking-га зураг авалтнасаа рекламдаал яваад байгаа. Endgame-тэй холбоотой. Тэгээд Endgame юу гэж яах. Тэгээ яваад. Тэгэд юуны каст бол өстой тасгай касттай байлаа шүү энэ Chaos Walking 20 онд гарах киноны. Tom Holland, Daisy Ridley, Mads Mikkelsen, Damian Bichir, за тэгээ Nick Jonas, тэгээд David Oyelowo, Cynthia Erivo гэсэн гоё касттай. Кино одоо science fiction. Тийм. Novel юм бэлээ. Бас зохиол юм бэлээ. Тэгээд ямар ч ганцхан зураг цацагдсан байсан. Тэр зургийг нь бол тэрнээс ч одоо юугаар нь одоо үнэлэхтэй. Тэгээд 20 онд ямар ч байсан гарахаар болсон юм байна. Уул нь бол 19 оны 3 сарын 1-нд гарах төлөвтэй байсан. Тэгээд 20 он хойшилсан юм биш үү. Chaos Walking гэдэг. За тэгээ үлдсэн хугацаанд бол 2-3 сонирхолтой трейлерийн талаар ярилцъя гэж бодож байна. За нэг нь бол одоо хөөхөн элийн годомжинд хөөцөлдөг нөхдүүдийн талаар ихсэн франчайз маань одоо 100% суперхиро орлоо. Суперментэй. Black Superman. Hobbs & Shaw киноны 2 дахь трейлер. За энэ дээр чи Hobbs & Shaw-ыг хэр хүлээж байна? Endgame Godzilla 2-оос илүү хүлээж гэнэ үгүй юу? За юу. Бас. Тэгээд сая гарсан трейлер нь бүр амар трейлер байдаг шүү дээ. Трейлер нь бараг бүтнээрээ кино шиг бүр 3 хэдэн минутын хойлоо. 3 минут гарч 35 секунд. Трейлер нь бол бүр амар акшн үнэхээр хөгжилтэй. Дээрээс нилээдтэй тий. Тэгэд энэ хин Dwayne Johnson, Jason Statham хоёрын chemistry бол үнэхээр гоё харагдав. Тэгээ өөртөө ч гэсэн айгүй нэг тийм гоё дуртай тэрний нэг гоё аз жаргалтай байгаа юм шиг харагдав. Юу хийж байгаагаа мэдж байгаа юм шиг. Тий. Тэгэд Idris Elba ч гэсэн бас гоё харагдаад байгаа. Ганц юм би айгүй таалагдж байгаа юм болохоор Vanessa Kirby айгүй гоё харагдаад байгаа. Гоё чүүхэн тэгээд дөрөн ч гэсэн гоё харагдаад байгаа. Тэгээд манай шоуын гэр бүлийн нэг member те амар зөвхөн cool гэр бүлтэй болчихлоо шүү дээ. Ээж нь Helen Mirren те. Тэгээд Luke Evans. Тэснэ нөө юу яагаад сүлд нөө Хака. Тэр амар. Тэгэд шоуын гэр бүл амар cool гэр бүлтэй болчихж байгаа. За тэгээ манай Fast and Furious үндсэн хэдийн гэр бүл байгаа те.
манай юу нөгөө нэг корона уудаг нөхдүүд. Тэр гэр бүл байгаа. За тэгээд дээрэс нь манай хиний гэр бүл, Dwayne Johnson-ы гэр бүл орж ирчээ тий. Ажил Hobbs тий. Hobbs-ын гэр бүл тий ч одоо юу вэ сүултээ нөгөө Hobbs-ын гэр бүлийнх нь нөгөө нэг Хавай гарууд нь хашаа бүр сэлэм жад маттай додолдоод нэг гангстер бүлэг юм биш үү гэдэг. Тэгээ айран болцсон буудалцаж додолдоод л шүү тий. Хака хийж мөн тий. Нэг буу аахгүй гэсэн нэг бахан бороохон энэ зүрийн жад мад яцсан тий. Тэгээ энэ өстэй галзуу хараг. Тэгээ баг бүтэн кино шиг. Тэгээ энэ гэхдээ ингэсэн юм байлаа. Би Андорог бол сая WonderCon сая боллоо эсвэл CinemaCon дээр үлээ энэ яг хувилбарыг саяны одоо трейлерыг гаргасан юм байлаа. Яг энэ одоо нэг зөвхөн конт нь оролдож байгаа хүмүүст зориулаад тийм муу юм байна. Саяны WonderCon дээр юм биш үү? Тэр нөгөө Dwayne Johnson-ы нөгөө нэстэг тэрийг ингэж барьдаг гэсэн. Тэгээд нөгөө нэг Winter Soldier юм шиг Civil War-ын cap тий. Тэр бүр яг тий. Аргуу хэлбэр нь тий. Тэгээ нөгөө гэр бүл дээр очиж мэт. Тэгээдсэн чинь кинон дэр одоо энэ трейлер дээр нэг дүүн ч юм ахын ч юм нэг нөхөр ууш дурцтэй. Яг нилээн чухал юм шиг харагдаад байгаа. Энэ амьдрал дээрх үеэлэн юм байлаа. Dwayne Johnson-ы амьдрал дээрх үеэлэн гэж байлаа. Тэгээ энэ бараг амьдрал дээрх гэр бүл юм ааш юм бүгд. Тэгээд сая тэр WonderCon дээр энэ 3 цагийн 3 минутын трейлер уулан гарсан байлээ л дээ. Тэгсэн чинь нөхдөө дөрөөсө Paramount залхуурсан юм биш Universal залхуурсан юм уу яасан зүгээр шууд энийгээд. Тийм. Тэгээд Vanessa Kirby гоё харагдаад байгаа, cast гоё харагдаад байгаа. Тэгээд акшн бол утгаа. Тэг гол нь нөө нэг кинон одоо юу гэдэг өөрөөгөө юу гэдгийг мэддэг кино л байгаасаа. Тэгээ одоо юу гэдэг Fate of the Furious шиг битээ яваасаа. Тэгээ одоо Fate of the Furious одоо шин Furious 7 6 энтер бол айгу гоё шүү дээ. Хэтрүүлгүүд нь нэг тийм Fate үзээг шүү. Үзээгүй. Одоо шин 6 7 бол амар гоё шүү дээ. Нөгөө тийм амар хэтрүүлэгтэй. Гэхдээ тэр нь тэрийгээ нэг тийм кинон мэдж байгаа юм шиг те нөгөө нэг кинон хөрсөн чинь орж унж банаа л те нэг тийм тэрэндээ төгссөн юм шиг. Тэгсэн чинь Fate of the Furious болохоор жоохон тийм амар драма явж маавал. Тэр нөгөө Charlize Theron шаал өөр кинонд явж байгаа хөө. Манай хүн бол Bond villain явж байгаа хөө шаал өөр юм. Тэ тэр нь жоохон тэнэг байсан. Тэгээд энэ жоохон тэрийгээ мэдж байгаасаа киноных нь уур амьсгал нагнасаа хэтрүүлж байгаа юм чинь тэрэндээ ингээд гоё нийцсэн байгаасаа гэж бол найдаж байна. Тэгээд чиний хэлдэг тэр нөгөө нэг виртуалт гинжилчээд гинж хоёр талаасаа ингэж өгдөг. Тэснээс сүлдээ мангар олон машинаар ингэж дамжаад бүр сүлдээ гүйж бүр утгаа алдаа энэ нэр яаж хэтрүүлэхээ мэдэхгүй байсан юм аашаа тий. Тэгээд just эсэг болов. Тасархаа. Тэгээд баг манай хүн гараараа виртуалт татаад дэлбэлчүү дээ яаж юм тий. Тэгээд одоо энгийн хүн яг хин чин Hobbs чин хичнээн одоо утга учиргүй ч гэсэн энгийн хүн шүү дээ. Тийш. Хичнээн амар ч гэсэн ингэ юм шүү. Тэгэхээр ч одоо нөгөө Idris Elba нь одоо юу болж тарах гэдэг нэ тий. Idris Elba бол бүр ялч нэг тийм туршилт ороод бүр тийм супер одоо хүчтэй болцсон байгаа шүү дээ бүр тий. Тий. Тэгээд яаж ч нэр мэр амар нийттэй. Чараад юм лээ. Brixton Lore гэдэг нэртэй. Бүр байж болохоор хамгийн хиймэл зохиомл нэр нөгөө нэг Pro Evolution Soccer гэдэг тоглоом дээр нэг новшин хиймэл хүмүүс байдаг. Тэр шиг Brixton Lore ч гэх шиг байна. Тийм нэр мөртэй дүр мөртэй аастик Idris Elba юм дүр тоглож байгаа бас сонсон. Гэтэ Idris Elba ч аастик жага даалдар гараа DJ хийн, рэпер хийн бас тэний юм. Тэр нь бол Idris Elba гэдэг юун дээр чаасан гоё байд юм дөө. Тэгээд манай хүн ер нь тэгээд Bondтай хамгийн ойрхон дүр нь явж гин болоход дээ. Тэгэд энэ хинийг би бодоод байгаа юм үсэн хинийг Deckard Shaw энэ төр гэл Shaw-ын family тэ Harry Shaw гэдэг одоо энэ Vanessa Kirby дүүгийнхэн дүр тоглож байна. Ээж нь угаасаа амар гоё жүжигчин байгаа шүү дээ. Helen Mirren бол тэр Fate of the Furious дээр бол хамгийн гоё эсүүдийнх нь нэг байсан шүү дээ. Бүр нэг тийм дүрээ юу хийж явж байгаа мэдж байгаа. Ямар кинонд байгаагаа мэдж байгаа бүр нэг тийм амар фан. Одоо энэ нас тогтцсон хөгшин мундаг жүжигчин нэг тийм фан байгаа мэдэгдэн шүү дээ. Нэг тийм шал амар фэнтези мэдсэн. Одоо нэг юун дээр Captain Marvel дээр нөө хэмлээ. Shit. Нөө Supreme Intelligence. Тий. Тэрэн дээр бас айгүй яг нэг тийм гоё фан байдаг шүү дээ. Фан байдаг шүү дээ. Тий, тэр шиг одоо жишээ нь өөр хин. За яг бодох гэсэн чинь толгоноос гарчлаа. Гэхдээ тийм гоё жүжигчнээ нэг бэ. Одоо Annette Bening. Тий, Annette Bening Captain Marvel дээр байдаг. Тэгээд одоо юу вэ? Одоо жишээ нь Kurt Russell Guardians 2 дээр ч юм. Тэгээд Fast and Furious дээр ч гэсэн Kurt Russell те. Энэ жүжигч тэрэн шиг хэн болол Helen Mirren амар тийм
гоё яваад байгаа. Манай бол өөрөө тийм ridiculous утгагүй юм донд байгаа мэдээд байгаа хэрэгтэй. Нэг тийм амар fun. Тэгээ тэр нь гоё санагдаж. Тэгээ team юм чинь нэг мөсөн Owen Shaw буцаагаад comeback хийх болчих жоохгүй. Owen Shaw ч өгөөгүй гэдгийг бол confirm хийсэн нь эмнэлэгт бичээд шүү дээ. Одоо супер пауэртай болгоод авчихчих хэрэгтэй байхгүй. Амар сорим мөрөвтэй болж болцсон тий. Тэгээ дахиж туршилтанд оруулангуудаа Luke Evans бол cool жүжигчтэй шүү дээ. Тэгээ нэг мөсөн бүр Shaw-ын family бүтэн орж ирсэн. Тийг юм бол амар гоё болох хаа. За энэ нэг тийм шүү дээ. Галзуу. Галзуу franchise үргэлжлэхэндээ. Тэг бодохоор инээд үрээд байгаа. Тэгээд галзуу гэснээс трейлерээр цөм шааж байгаа. Godzilla King of the Monsters-ийн final trailer. Ингээд трейлер гарсан байна. Бас 2 минут дараа 3 секунд. Галзуу трейлер тий. Тэгэхээр амар трейлер. Яг энэ юу болол Godzilla-гийн 3 трейлер одоо 3 бүтэн трейлер гарлаа. Үнэхээр трейлер нь бүр амар тий. Holy shit тий. Гэтэ манад энэ IMAX ч юм уу эсвэл театрын дэлгэсэн трейлерүүд нь гараагүй тий өмнө кинонд юм. Гарлаа. Яалаа. Ямар ч энэ трейлерыг томор үзүүлсэн амар тий. Йоо, бүр энэ трейлер нь бол өстой чиг лааж байгаа. Йоо, энэ Ghidorah тий. Тэгээ энэ трейлер дээр нөгөө нэг Ghidorah хим хоёр Godzilla зурдаг гэсэгтэй юу. Тэр 3 толгоор ингээд яадаг, дайрдаг. Йоо, энэ трейлер. Тэгээд ямар ч амар хийсэн яа. Тий. Бүр тас тийм хэдүүлээ яриа л байгаа. Энэ чимээг хүүхэн тасгацсан universe яваад тий. Нөгөө дараагийн киноны зураг олон дуусч боссон. Яа, энэ бол нэрээ. Гэтэ энэ дэр манаа мó нөгөө юун дээр яриалсан 14 оны Godzilla дээр ч яриадсан. Энэ дэр ч гэсэн одоо ярих бах. Манаа мó Godzilla жоохон таргнаагүй юу? Манаа жоохон бүдүүн үү? Тэр нөгөө 14 оны Godzilla дээр ч баахан мем болсон шүү дээ. Тэр үед нөгөө бүдүүн манаа Godzilla таргалсан байна гэх. Энэ дэрс манаа жоохон бүдүү харагдаад байгаа. Тэгэхээр нөгөө гүүж мөгөдлөө шүү дээ энэ дэр чи. Тийм. Тэрс амар тийм. Яа, энэ трейлер бол үнэхээр гоё ч. Тэгээд жат каст үнэхээр тасарсан касттай. Тэгээд трейлер дээр хөгжим яасан ч гоё ашиглалтай. Тийм. Тэр Over the Rainbow тий. Тэрийг тэгээд бас энэ тайминг айгу гоё таарад санагдаад байгаа. Йоо, трейлер үзэл агшаа. Цаг нь надад айгу гоё таарж байгаа санагдаад байгаа. Юу гэхээр за мэдээж Endgame-ийн солиорл одоо ингээд маргааш те подкаст хаццаж байгаа. Өнөө орой гэсэн үг шүү дээ. Хаццаж байгаа өдрөөс л өнөө орой. За тэгээ мэдээж Endgame-ийн Game of Thrones Battle of Winterfell энэ дээрээ 5 сар 20 дуусна. Тэнгүүд манус Endgame-ийг шингээгээд сар баг болцсон байна. 5 сар 31. Тэгээ 5 сар 31 Godzilla аваад. Яа, тэгээд Endgame-ыг л ямар ч байсан шингээсэн байна одоо хэмжээнд. Тэгээд Game of Thrones бол дуусаад ямар ч 10 хонцсон байна. Дуусаад 10 хонцсон гэдэг чинь маш тодорхой хэмжээнд хугацаа өнгөрч байна. Тэгэхээр яг нэг тийм юу гэдэг entertainment талаас нь бол бас нэг өөр юм үзэх сонирхол төрж ирэх байхгүй тий. Мэдээж тэр хоёр franchise маань галзуул дуусах байх. Гэхдээ нэг тийм өөр юм бас үзэх хүсэл мэдээж байж тааргалах. Монголчлтгүй хаасаагүй. Тэгэхээр энэ бол яг цаг хугацааны үстэй яг гоё байгаа байхгүй тий. Мөнгө сайн болох гэж бас найдаад байгаа. Сайн ч кинолоос. Ер нь Godzilla-гийн энэ юу чинь бүр хэдэн 100 баг юу аниме кино юу байд юм бэ те. Тийм чи бүр амар бүр утгагүй том франчайз юм билээ шүү дээ. Mecha Godzilla гэх нь ямар Godzilla ч гэдэг. Би бол киногаар нь л ерөнхийдөө мэдээд байгаа байхгүй юу. Тэгсэн чинь бүр Японд бүр тийм Японд ч юусэн хэдэж дуустгүй юу гэдэг шүү дээ. Тийм юм билээ шүү дээ. Тэгээ чи бүр ингээд хараад 50 4 оноос ихсэн байгаа байхгүй юу. Хичнээн ч кино байд. За одоогээс тоолчих. За Япончуудынх нь Toho Productions гэдгийнх нь 32 кино байд юм. Америкуудын хийсэн 3 хөлбөр байд юм байна. 85, 63, 56 онд хийсэн. Одоо тэр нь болохоор тэр Toho Production-ыг нь Америкууд хийсэн. Америкуудын өөрсдөө зориулж хийсэн одоо яг 3 дахь нь болж байгаа юм байна. 14 онд гсэн 98 оны нөгөө нэг химэнтэй Jean Reno минутаа нэг байдсан шүү дээ. Мангар аргуу нэг тийм гүрвэн шиг жоохон багт айгу бидний хувьд бол Godzilla баг энүүгээр илүү хүмүүс мэддэг тий яалтчгүй. Ийм франчайз болол байна. Айгу сонирхолтой. Тэгснэ чинь аниме бас байгаа. Тэгээ энэ чинь зөвхөн юу штэ одоо бот зураг авалт гэдэг шүү дээ. Тим кинонууд нь одоо сайн их шүү дээ. Анименууд л хийдэж байдیں۔ Тэгээд бас 3D тийм Япончууд өөрсдөө нийс анимашн бас байдаг байлээ шүү дээ. Тийм үү. Тэ бурхан минь ч гэдэг.
За ямар ч сан 3 цуврал бол байд юм байна. Хүүхдийн цуврал хүртэл байд юм. Godzilla Island. Видео тоглоом, Game Boy мод дээр гарсан комик байд юм байна. Godzilla гэдэг нэртэй дуу хүртэл байна. Цаач. Энэ Hard Rock хамтлагийн Godzilla гэдэг нэртэй дуу хүртэл байд юм биш үү? 77 гэсэн. Яа. Тэгээ Godzilla бол гэхдээ юу л да нэг айгуу тийм одоо pop culture-ийн бас айгуу том хэсэг болсон юмнууд нэг шүү дээ. За тэгээд дараагийн трейлер заачаар би нэг юм алгацсан юм биш үү байж байгаарай. Санаж байгаа ярих юм биш үү? Нэг юм алгацсан ба. За яах вэ? Gemini Man гэдэг нэртэй киноны трейлерыг сая цацагдлаа. Гэтэ би анх удаага баг ийм уран бүтээлч өөрийнхөө YouTube дээр трейлер цацж байгааг харлаа. Will Smith ч одоо YouTuber болсон байл шүү дээ. Professional Instagram-аар өөрийнхөө юун дээр хийчихсэн юм. Тийм энэ болохоор яг Paramount ихтэй би нэг гаргацсан маань Paramount. Гэхдээ өөрийнхөө юун дээр хийсэн байлаа. Аккаунт дээр YouTube нөгөө юу байсан бэ шүү дээ. Detective Pikachu. Тэрний юунуудыг Ryan Reynolds гэсэн YouTube дээр ороод лээ. Тийм үү. Энэ нөхдүүд өөрсдөө энэ YouTuber-уудыг ажилгүй болгочихлоо. Instagram-аар YouTuber-уудыг тэр хиний Will Smith-ийн Instagram бол амар шүү дээ. Тэг би гайхаад байдаг шүү дээ. Бас ингээд одоо энэ бүр юм world superstar хүмүүс давхар одоо юу гэдэг амар инстаграмер ч юм уу те ютубер сошиал медиа амар төвтэй ч юм уу те юм хизэн яаж амжиж дээ тийм биш ойлгохгүй шүү дээ. Яа манисуг одоо амар завгүй амьддаг амар юм. Яг мэдээж тэгэл тустай яг баг бүртгүн байгаа л да. Гэхдээ үгүй тэр ядаж бичлэгний хийгээд өөртөө ярьж байгааг нь бодохоор ядаж тэр цагийг л бодоход амар хэцүү санагдаад байна. Яаж амжиж дээ тэгээд ямар ч үсэн Will Smith бол одоо дэлхий дээр цөөхөй дүүлсэн бүр яг бүр юм бүр суперстарууд нэг те одоо Tom Cruise, Will Smith хин Dwayne Johnson гээл дуусч байгаа л үү те бүр юм суперстар гэвэл өөр баг байхгүй шахуу те санаанд бол орж ирэхгүй л тийм хэмжээний юм бол ямар ч сан цөөхөн баг тэгээд ямар ч үсэн Will Smith-ийн тоглосон хамгийн гол нь Английн найруулсан Gemini Man гэдэг нэртэй кино бол ямар ч байсан гарч байгаа мэнэ. Тэгээ зохиолынх нь уран бүтээлчтэй нэг бол хэн байгаа? David Benioff бас зохиолыг нь бичлсэн хүмүүс нэг юм байна. Game of Thrones. За тэгээд cast бол Clive Owen одоо хараагүй юм байна. Mary Elizabeth Winstead нөгөө geek nerd-уудын хайртай хөхнүүд нэг те. Тэгээд Benedict Wong нар бол ямар ч Wong гэдэг нэртэй дүр бол биш юм байна. Тэгээд ийм каноны трейлер гарсан байна. Тэгээд юу нь болохоор сонирхолтой юм энэ 90-ад оноос хойш бол хийгдэх гээд ерөөсө бүтэхгүй явсан кино юм байна. Tony Scott найруулахаар тогтсон байсан гэж байна. Joe Carnahan хийчихсэн гэж байна. Harrison Ford, Mel Gibson, Clint Eastwood, Sean Connery бүгдээрээ зарим янз бүрийн үед бол гол дүрдэн тоглох санаа бол байрсан гэж байна. Тийм. Айгу олон жил ерөнхийдөө явж байгаад яг сүүлд 16 онд Skydance Media гэж компани одоо энэ Jerry Bruckheimer их болов хиний болоо David Ellison юм байна. Энэ компани бол эрхийг аваад тэгээд хийсэн юм байна. Тэгээд Will Smith-ийн дүр тэгээ бас залуу Will Smith-ийн дүр тоглож байгаа. Хоёр Will Smith-тэй би бинийхээ эсрэг одоо алдчихж байгаа юм story-тай. Ирээдүгээс юу лээ? Залуу хувилбарыг нь клоныг нь одоо ирээдүйн өөрийг нь алдах гэж явуулсан. Иймэрхүү юм шиг тиймэрхүү харин тэгж л ойлгосон. Трейлерээс бол тэгж харагдсан. Чам трейлер ямар санагдав? Гэхдээ яг нэг надад нэг гой сэтгэл бол нэг төрүүлээ зүгээр байдаг кино шиг харагдсан надад. Гэтэ хамгийн гол нь Will Smith, Benedict Wong тэгээд Andy гэхээр амар сонирхолтой санагдаж байна. Тий. Оролцсон уран бүтээлч тий. Тэгээд энэ дээрээс CGI жоо мэдэгдэх. Зүгэл харагдаад. Гэтэ юу ах гэж найдал байна л да. Одоо юу гэдэг Англи ч юм уу Will Smith тодорхой хэмжээр оролцоотой болохоор кинон зүгээр нэг юм хоосон акшн биш бэлгүүдээ л гэж ядаж төвшүүлж байгаа санаа нь сонирхолтой байдаг ч юм уу тий. Тэрнээс шиг нэг клон нөгөөтнийхөө клоныг яаж байгаа бол нэг тийм сони юм бол биш шүү дээ. Ялангуяа видеог тоглоомны хөлбөрт бол тэгээд дээрээс нь сүүлд одоо бидний бас хүмүүсийн нэлээд дуртай кино нөгөө юу Looper тий. Ryan Johnson хийсэн Bruce Willis хэмээртэй Joseph Gordon-Levitt хайртай. Тэр бол иймэрхүү айдиа байсан шүү дээ. Тэгэхээр хэрэг сайн хийх нөө гэдэгээр сонирхолтой байна. Тэгээд ямар ч компьютер эффект бол яг ерөнхий бус компьютер эффект надад хэцүү харагдаад байгаа. Тэгээд хэнийг болохоор
Will Smith-ийг залуужуулсан нь надад бол чамд болохоор анзаарчихсан гэсэн надад нэг амар анзаарчихдаггүй санагдаад байна. Зарим хэсэг дээр ингээд жоохон сайн харагддаг. Зарим дээр нь зүгээр байгаа л. Тэгээ одоо харахад Will Smith нэг хөгшөөгөө юм шиг те. Тэгээд Clive Owen-ыг хараагүй удсан байна. Тэгээд сайн кино олсоо гэж найдаж чинь хэр кино олох нь тэгээд одоо муу бол харамсалтай байна. Гайгүй байгаасаа гэж найдаж чинь манай сонсогчдоос үзээд сэтгэлээ хуваалцаарай. Хамгийн дуртай Will Smith кино юу? Яг нэг тийм нэг гоё кино байдаг шүү дээ. Надад бол юу за scene гээл дээ тэгвэл хамгийн дуртай Will Smith-ийн scene. Надад зүгээр яг юу Men in Black-ийн юунууд аюу зүгээр гоё санагдаад байдаг шүү дээ. Men in Black-ийн хин Will Smith тасархаа тий. Татаад их тий. Нэг тийм цаана тийм амар энержетик тий. Гоё тий. Надад бол юу бодогдчихсан сайн нэг Independence Day дээр нэг харь гэргийн амтныг парашюттай чирж явж байгаа шанаад дээ шүү дээ. Тэгээ нөө уулаач хилчирээ яваад байдаг. Тэр санаад орсон. Бидүү өшмөстэй. Тэр өстэй нэттэйсэн харь гэргийн баг шанаад. Тэр санагдчихсан. За тэгээ ерөөхдөө бэлдсэн мэдээлэл дуусчаа сая би нэг юм алгассан байсан мэн тэрийг бас тавчхан ерөөхдөө яриа гэж бодож байна. Ирээдүйд бэлдсэн мэдээлэл дуусчихна. За Kevin Feige өгсөн саяны ярилцлагаар болохоор мэдээж манай хүн CEO Токо хийсэн. Одоо ирээдүй яах вэ те MCU яах вэ гэсэн чи манай хүн болоо за ямар ч ихлэ Endgame-ийг дуусгатъя гэх те. Endgame Far From Home хоёр гараадах. Тэгээд ерөнхийдөө бол нэг 5 орчим жилийн vision бол байгаа. План төлөвлөгөө бол байгаа. Тэгээд дараагийн кинонуудтай холбоотой юм. Ерөнхийдөө эднийг бол Far From Home-ын дараа альбисээр зарлана гэдэг бол ямар ч зүйл хийлсэн. Тэр бол тэгээ ерөнхийдөө манус бол мэдчихсэн шүү дээ тий. Far From Home дуустал бол юу ч баг цаашаа зарлахгүй байх гэдэг нь бол ойлгомжтой шахуу болцсон байсан. Юм. Тэгээд тэрнээс гадна бол бас сонирхолтой юм юу вэ гэхээр энэс цаашаа бол яг тийм phase гэж явахгүй юм шиг. Тэ энэ тийм phase 4 гэж явахгүй юм шиг. Тэгээд одоо Spider-Man Homecoming бол юундаа орох гэж байгаа. 3-таа орж маа. Тийм phase орно л гээд байгаа шүү дээ. Тийм phase 3-ын мэдээлэл байхгүй юм. Төгсгөл байх. Одоо Ant-Man шиг. Тэгээд Ant-Man phase 2-ын төгсгөл байсан шүү дээ. Хийж болох юм шиг. Тийм байх магадлал бол бас байгаад байгаа нь бол сонирхолтой. Тэгээд Far From Home болохоор 7 сарын 2-нд нээлттэй хийн. Нээлттэй. Энэ жилийн San Diego Comic-Con 7 сарын ерөөдөө сүүлээр болох бах. 10-20 дээр ч юм. Тэгэхээр ер нь Comic-Con-ээр бас яаж магадгүй л. Тийм, Comic-Con ямар нэгэн мэдээлэл гарч магадгүй. Тийм, 7 сарын 18-наас 21-ний хооронд юм байна энэ жил бол. Тэгэхээр бас энэ дээр бол нэлээд том мэдээлэл одоо дараагийн бүтэн релиз дэйтийг зарладаг ч юм. Тэ одоо Shang-Chi-гийн релиз дэйт одоо юу гэдэг бус релиз дэйтийг зарладаг гэдэг ч юм уу тэ. Тий, бас маа. Одоо гэдэг дараа жилийнхаа дараагийн 9 яг релиз дэйт бол байгаа штэ. Тэрийг одоо ярих гэж бодож байна. За тэр нь болохоор MCU-гийн дараагийн одоо 9 кинон тодорхойгүй гэхдээ 9 одоо огно гэх юм уу да зооцсон байгаа. Тэр нь болохоор 20 оны 5 сарын 1, 20 оны 11 сарын 6, 20 оны За 20 оны 5 сарын 1-нд байна. 20 оны 11 сарын 6-нд байна. Тэгээд за 20 оны дахиад нэг байсан тэрийг нь хайчих юу?